ДМК аудио комбек 2 эпизод 2-ыг та бүхэндээ доллуулахад бэлэн боллоо. Би та бүхэндээ өөрт тохиолдсон нэгэн жигшүүрт явдлаа ярьж өгье. Би өглөө босоод гэрээсийн гараад хичээлдээ явъя гэтэл нэг л лазанцсан өдөр байв. Тэгтэл хамгийн түрүүнд миний толгойд орж ирсэн санаа бол найзуудаараа цагийг зугаатай өнгөрүүлэх Монгол улсын e-спортын хөгжилд өмтэй хувь нэмэр оруулах явдал байлаа. Тэгээд найзууд үүнээр нэгээр нь ээлжлэн дуудаж эхлэв. Хамгийн түрүүнд миний найз ирээд бай. Дараа нь төөгөө, дараа нь загсаа, дараа нь гүнэ, дараа нь пүүч. Энэ тавыгаан аваад соёлын сургуулийн ард барилах Бро e-спорт центр рүү орж ирэв. Бро e-спорт центр маань нэг заалтай, стейж 1, стейж 2 гээд хоёр талдаа тусдаа өөдөөдөөсөн харж тоглодог ийм хоёр өрөөтэй байсан. Манайх стейж 1-т нь суугаад нөгөө талынхаа хүмүүстэй тулалдж эхлэв. Яагаад стейжд суусан бэ гэвэл нөгөө багийнхаа хүмүүс рүү дураараа хараад хэлж болдог учраас хамаагүй суудаг байв. Тэгээд манай ирээдүй уурандаа тийрсэндээ нэгэн муухай хараалыг хэлв. Тэр хараал нь юу вэ гэвэл визита гэдэг хараалыг хэлв. Тэгээд бид нэр тийрээ тамхины өрөө орж тамхи татахдаа тийрсэн тэрийхэн гарах гэж хоорондоо бие бинийгээ нэг алгадав. Тэгээд VIP өрөөний гаднаас ирээдүй сэжиг бүхий байдлаар хаалга тогсч байлаа. Юу байсан бэ гэд очиод хартал тэр хаалга тогших биш өөрийнхөө духыг тогсч байсан байдаг юм та. Тэгээд би тэд бүгдээрээ нойлорж бие засах хэсэгт нэгээрээ хооч ирлээ. Тэгээд найзуудтайгаа тоглоод байж байтал манайхаас гүнээ тэр ихтэн ойлаад гараад ивчих. Яасан болдог гэд араас нь гараад хартал эстрийн мөрөн дотор ганцаархан уйлцсан сууж байдаг юм та. Тэгээд тэрнийг пүүжэ харагдаад аргацсан дээр духан дээр нь 6 удаа үнсэн. Тэгээд бидний тоглолт цаашаа үргэлжилсэн юм да. Бро e-спорт центр цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй.